Roll. 3, 2, 1 and we're online. Аримэнд Happy Messy podcast-ийн дараагийн дугаар давтай морилно уу. За өнөөдрөөс эхлээд подкастн дээр би янз янзын жижиг юмнуудыг нэмж эхэлж байгаа. Тэгээд энэ маань YouTube дээр подкаст биш нэвтрүүлэг болгож хувирах гэж байгаа шүү. Окей. За тэгэхээр Окей. Alright. 7 хоног болгон би тэр нэг сэдвийн тухай ярьдаг. Өнөөдрийн сэдв согтууруулах ундаа. Ах. Өөр ямар нэрнүүд байдгийг Монгол дээр? Мэдгүй да. Өөрөөр согтууруулах ундаанаас өөр юу гэж нэрлэдэг юм. Алкогол. Монголд тий. Тийм. Алкогол. Зя, шууд хоёлаа ярианаас эхлэе л да. Бид хоёр өмнө бол согтууруулах ундааны тухай мэдээж подкастууд дээр ярьжсэн. Чи өөрийнхөө подкаст дээр согтууруулах ундааны тухай ярьжсэн тий. Naked Mind гэдэг юмны тухай ярьжсэн. Өмнөх подкастууд дээр би өөрийнхөө архитай согтууруулах ундаатай харилцаагаа олоодаа ярьсан. Тэгээ айгүй сонирхолтой миний энэ програм. Өнөөдөр ярих гэхэд надад айгүй сүүлийн recent experience байна. Боёо дөнгөж саяхан өнгөрсөн өнөөдөр 2 дахь өдөр гэхээр өнгөрсөн хагас бүтэн санд би нам согцсон тухай түүх байна. За ярьжээ. За би тэр түүхээс ярьж байгаа энэ болор тэр хооронд нь зохицуулах юм зохицуул. За тэгэхээр би эхлээд өнгөрсөн хагас бүтэн санд юу болсныг яриа. Тэгээд дараа нь согтууруулах ундаатай би тэрийн түүх рүү угаасаа орно. Ойрын хэдэн жилүүдийн тэгээд хандлага болон зүйлүүдээ ярина. Гэхдээ би ер нь бол одоо согтууруулах ундааг тэгж яг амар хэрэглээг аюу утсан байсан. Тэгээд сая 5 дахь өдөр хосын сэдв рүү бас жоохон орно. Найз охин битээр муудалцаад. Тэгүн гутаа муудалцж байхдаа би нөгөө ууртай байсан болохоор юу ластап пив угаасаа байдаг. Тэг уудаг л та угаасаа л тэгтээ ластап пив задлаад уугаад 3-ыг дараарлуулж уугаад тэгээд хоол мол идэхгүй. Тэгүн гутаа хоол идэхгүй ус уухгүй тэгээ жоохон уурандаа тэг бид хоёр ингээд уурлаад би ерөөсөө you know what би харих хэрэгтэй байна гэ гэрт нь үлдээгээ би өөрөө гэрлөг хараа. Тэгээд тэр орой айгүй сонирхолтой болсон юм. Би бол нэг амар согтоогүй. Гэхдээ нөгөө нэг сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэхээр араас нь ингээд нэг өрчсөн сэргийлсэн янз янзын ялангуяа 3-ыг уучих юм бол тийм өрчсөн сэргийлсэн янз янз хэрэглэдэг байсан бол тэрийг хэрэглээгүй байсан. Тэгээд тийчээс нэг ажиглагдсан зүйл нь юу байсан бэ гэхээр тэгээ та хэдд би бас өмнөх подкастыг сонсч байсан бол миний нэг анхаардаг biometric хэмжүүр бол HRV буюу heart rate variability зүрхний цохилтын хоорондын хэмжүүс байдаг. Тэгээ энэ юуг илэрхийлдэг вэ гэхээр энэ болохоор таны стресстэй өөрийнхөө одоо эрүүл мэндийг авч явах чадвар энэ өөрөө бас буцаад таны уушиг болон бие физиологийн одоо энэ дасгал хийхэд бэлтгэлтэй байдал HRV ер нь маш их ач холбогдолтой метрик юм байна гэж батлагдсан байдаг. Тэгээ тамирчид ч гэсэн анзаардаг. Тэгээ энэ миний ингээ HRV хэмжүүр байна. Тэгээ ингээ харуул аягүй сайн. Ер нь бол минийх их хөвчлэн 90-120-ийн хооронд хэлбэлцэж яадаг. 120 гэдэг нь by the way 9 настай хүүхдийн HRV. Тэгэхээр амар эрүүл гэсэн үг тийм. Тэгэхээр уул нь бол би тийм сайхан өндөр байдгийг. Тэгээд одоо нойрны чанар дээр ч гэсэн аягүй нөлөөлдөг зүйл HRV. Гэхдээ чи одоо яг энэ хоёр өдрийг харах юм бол 54 тэгээ 37 гэж. Тэгэхээр 54 нь юу байсан бэ гэхээр тэр өдөр. Тэгэхдээ энэ дангаан цогтууруулах ундаанаас биш л дээ бас нөгөө юм нь болохоор нөгөө сэтгэлийн уналт тэр уур уцаараас бас болж байгаа. Тэгэхээр хэрэлтцсэн байсан тэр нь нөлөөлж байгаа гэсэн. Тэгээ ингэж байна. Би тэгтээ 54 рүү унжсэн юм ойр хідэн саруудад байхгүй. За нэгтэн тийм болсон. Тэгээд маргааш нь гайгүй тэр шартах юм бол энэ удаа бол байв. Гэхдээ би маргааш өдөр нь яасан бэ гэхээр энд нэг скваш тоглодог англи залуу Питер гэ залуу байдаг. Тэр аюу хуух дуртай. Нилээн ер нь уудаг нөхөр. Пит хоёлаа ууяаг аюу удаан гойдгоос би ерөөсөө уухгүй гэж жагаад. Тэр үед уужсэн ма тэгээ болцсон мэс. Тэгж жагаад Питтэй дараачийн өдөр нь гарахаар шидэд яа тэгэхээр найз охинтой уурлсан хിവэрэ байсан. Тэгээд тэгэн готаа скваш тоглож дуусчаа Пит үдээр гарч байхад. Тэгээ бид тээр хагасаа өдөр 4 баараар аялаад. Тэгээ Питийн нэг онцлог нь англи болохоор British хүмүүс сайн уудаг. Тэгээ пива аягүй голж шилж уудаг. Тэгээд манай нөхөр ерөөсө 8 градусаас доошо пив уудаггүй. Тэгээ бид тээр хаа явсан газар 8, 10, 12-тэй IPA-нээр дуугаа яваац. Тэгээ 4 баараар аялаад манай гэрийн нойр харах. Тэгээ бид тээр хүн болгон 10 уусан бэл.
Тэгээд юм дандаа pint штэ тий том pint-ууд 10 уугаад тэгээд би бол яг нэрээстэй үнэхээр хэцүүдэл эрт тарьсан уулан гайг би тэр оройтойгоо яадлаа би тэр ийшт эхэлсэн байсан. Бараг 4 гэж эхэлсэн байсан. Тэгээ явсарга 11 гэдээ дууссан баха. Тэгээд яа стане тэр шин зүрхний цохилт HRV зүрхний цохилт биш. Heart rate variability зүрхний цохилтын хорны хэмжээ 34 болж буусан. Шөнө уулын 7 цаг хэдэн минут унтсан ч гэсэн өстө өхөн галцсан маргааш өдөр нь ястай нөгөө hangover боёо шаардлагатай гэдгийг болстой 10 жилийн хөвгчгөл мэдэрсэн. Бүр өхөнгөө алдсан, бөөлцсөн, толгой өвдсөн, орондоо хэлтэл тэгээд юм итгүй оройны 5 хүртэл байж ээж юм итсэн маа. Тэгэхээр оког шаут түү гэж бодчихсон бол ингээ шаутсан шүү сая тэгээ хэцүүцэн. Хүн юм байгаа. Тийм хүн юм байгаа маа. Бүтэнсэн өдөр байсан болохоор л яасан. Тэгтэл үнэхээр харамсалтай тэр бүх цагийг ингэж алдаа тэгээ яасан үнэхээр байс. Тэгээд бид хоёр айгүй уул нь бол хоёулах нь айгүй гоё. Би угаал амьдрал яриад гоё болол гоё байсан даанч. Тэстэй яг нөгөө согтруулах хундаад одоо тэр Naked Mind гэдэг номон дээр гардаг шиг бидний биеинд гарч байгаа нөлөөлөл за тэгээ prefrontal cortex буюу шийдвэр гаргах чадвар тэр тархийг унтраадаг нөлөө энэ гэдэг нь ямар үнэн тэгээ тухайн үедээ яаж тэгж бид нар тэр нөлөөллийг хардгуу боддгоо байжгаад нөлөөлөгдөө яваад байдгийн тэр гэдэг болс тээ яг л тэр өдөр болж байгаа. Тэгээ яг л руугаа яваад байх үед айгуугаа тэгэл мэдрэгдэл яваадсан. Тэгээ дахиад хоёрыг уучвал чи үхэн штэ гэдэг сигнал ерөөсөө орж ирэхгүй. Тэгсэн мөртлөө тэр үедээ айгуугаа явж байгаа маргааш нь бас тээ. Яг тэгээ би орой AC тэ apple cider чирглээгөө ашаван гандаага чирглээгөө минералтай усаа ч уугаагүй за тэгэл эсэн шти юм хийж чадаагүй олигтой давстай соттой юм ч идээгүй тэгэл үнээр бол хэцүүцээ ойрын хугацаанд тэгээд л дахиад нэг хүн болгоны хэлдэг хоёр сануулгыг өөртөө хэлсэн. За нэгт нь болохоор би одоо хүмүүстэй хэрэлдэж муудалцахаараа ерөөсөө уурлахгүй гэдэг зорилгыг өөртөө тавьсан шүү нэрийн коуч чамд хэлээг байгаа юм шүү. Би ерөөсөө уурлахгүй гэдэг зорилгыг өөртөө тавьсан. Уурлах гэдэг бол бас л ялхан гормоны согтууралд ороод зөв бодолтож орч чадахгүй. Тэгэл ер нь жоохон хэрэггүй эмоцийн хэлбэр юм байна гэдэг яг ойлгосон. Тэгээд тэрний хооронд өөр нэг хэд хэдэн аргыг орлож хэрглэж байхаар болсон нэгт нь. Тэгээд тэрийг найз охинтойгоо хэлсэн би бас тэ дараа би уурлахаараа би одоо үгүй хоёлаа хэрэлт юм бол би уурлахгүй гэдэг хэлсэн. Тэгтээ мэдээж уурлахгүй болсны хайрууд нэг өөр нэг хэд юм хийх хэрэгтэй юм лээ. Тэрийг нь хийж эхэлнэ. За хоёр дахь нь болохоор 3 гэдэг тоо дээр барихыг хичээх хэрэгтэй юм байна. Уухаараа одоо би. Тэгээд эсвэл 3-аас хитрэх гээд байгаа бол голны механизмуудаа өшөөсөн ашиглаж эхлэх хэрэгтэй юм байна. Тэгээ 3-ын хооронд нь юм хэрэглэх, ус сайн хэрэглэх, зайгаа барих ч юм уу тэ янз янз одоо өөр юмнуудыг хийж эхлэх хэрэгтэй юм байна гэсэн. So yeah, миний одоо арх согтууруулах ундаатай хамгийн сүүлийн experience тийм байна. Тэгээ одоо ч гэсэн нэрэ миний зүрхний цохилт өчигдөр шин HRV 127 болсон. So amazing, happy. Буцаад топ руу орсон. Гисэн ч гэсэн миний толгой 100% онгод руу орж чадахгүй л байгаад байгаа. Яг нэг 80-тэй л байгаа. Айг бол нэг дахиад нэг 2 хоногийн цэвэрхэн горимд байж ижил буцаад энгийн горим руу орох юм шиг байна. Анзаараад байна. Окей. Энэ донд баахан нэр томьёо, баахан юмнууд оруулж ирэнгүүтээ HRV тэгдэг ингэдэг зүрхний захилт flow толгойн тархины багтаамж гэдэг төмөө юм ярьчлаа л да. Тэгээд хоёлаа Google чинээ сая тулд хэлдэг шиг. Тэгэхээр энэ дундаа за жоохон ухраатай тэхөө. Хоёлаа яагаад өнөөдөр ер нь яг энэ согтууруулах хундааны талаар ярих гэж байгаа вэ гэдгээ ингээд хэлчих юм бол чиний сая хэлсэн юмнууд айгүй гол юмнуудын тайлбарууд нь тэнцээс гараад ирэх юм шиг санагдаж байна л да. Тэгээд HRV гэдгийг ойлгочлаа тий. HRV болохоор зүрх одоо тайдын ингээд зүрх цохилж байгаа штэ ингээд дэг гэдэг. Тэр дэг гэх хооронд чинь тэр үүсэж байгаа секундын одоо миллисекундын миллисекундээр нь тооцогдож байгаа тийм хэмжээс байгаа шүү. Тэгэхээр зайтай байх тусам таны ингээд одоо зүрхчин ачаал бага авч тэгээд тэр одоо ачаал бага авч чинь ингээд 50 цохлох одоо хорсонтой байх чадвартай болж байгаа гэсэн зүрх чинь. Нэг бол хурцдаг. Тэгээ хурцаад
аюул байхгүй болгоод тайвширч чаддаг. Тайвширсан байжсэн аюул гарч ирэнгүүт хорцох чадвартай болохгүй. Variability буюу өөрчлөлт нь их гэсэн үг. Сайн зүрх, эрүүл зүрх ингээ ховсч чаддаг. Аюул гарч ирвэл дэг гэж яснаа тайвшингууд гяс дэг гэж болж чаддаг гэсэн. Тийм. Тэгэхээр тэрүүгээр чинь бас. Гэтэ одоо ингээд багасаад байна гэдэг чинь нэмэгдээд байна, багасаад байна гэдэг чинь багасах тусам буюу ингээд зүрх чинь дэг гэдэг амар хачаалтайгаар бүтэн шүний турш ажиллаж байгаа гэсэн үг байхгүй. Тэрийг тийм биз? No. Юу гэсэн үг? Variability-ийн тоон багасж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр нэгсэндээ нэг бол удаанаараа айгүй яг дандаа бариад байна. Нэг бол айгүй хурднаараа бариад байна. Буюу flexible биш байна гэсэн санаа гарч ирж байна л да. Сайн hardware variability-тэй бол буюу variable нь өндөр байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг дээрээс доошоо явах одоо тий. Нэг ингэжсэнаа л орчиндөө өөрчлөгдөөл хүмүүс. Одоо асуудал юу болдог бол хоёулаа тэгээ HRV-ийн яриаар орчлоо л та тий яах вэ. Гэтэ HRV гэдэг бол өнөөдрийн байдлаар эдэм шинжилгээний байдлаар нэг хэмжиж чадж байгаа хүний зүрхний цохилтуудаас нэг хэдхэн зүрхнээс нэг хэдхэн хэмжүүрийг хянж бидний эрүүл мэндэд аягүйх нөлөөтэйг нь батлаад байгаагийн нэг нь ялангуяа одоо юм тамирчин бай өөрийнхөө бие физиолог тэгээд autonomous nervous system буюу одоо энэ стресстэй хандах чадвар одоо энэ коронагийн депресд орох энэ төр гэдэг нөхцөлийн эсрэг хүнийг нэг барьж чадах тэгээд тэр хүний төв мэдрэлийн систем нь хэр сайн өөрөө юм гриттэй төвчээртэй сайн өөрийгөө эмчилж хэцүү байдлаас гарах чадвартай нь хэмждэг зүйл нь HRV юм аа гэдэг ингээд хянаад байгаа. Тэгээ тэр нь ерөөсөө хэлж байгаа санаа нь бид нар байглаасаа бид нарт ямар механизм байгаа вэ гэхлээр хоёр төрлийн autonomous service нөгөө бил дандаа үлддэг юм чинь. Нэг бол аягуугаа ингээл хоол боловсруулаад секстэй л тайвширсан байх нөхцөл нөгөө талд нь болохоор халалцъя, зохтъя, тэмцэе гэсэн зохтъя, хөлтөй гэсэн юм горин ба. Тэгээ амьдрал дээр байглаараа байсан бол бид нар энэ хоёрын хооронд ингээ хэрэгтэй үедээ шилжээг байж яддаг гэсэн байхгүй тий. Аюул гарч ирэх юм уу, гоё юм гарч ирвэл үгүй хэцүү юм бол ингээд энтэл рүүгээ ороод зүрхний цохилтоо сайжруулах, адреналин ялгаруулах ангих чадвартай байх хэрэгтэй. Тэр байхгүй болонгууд нь буцаа сайхан тайвшраад ингэж явж явах хэрэгтэй. Бидний дотор тэр хоёр механизм хоёул байж байгаа. Ихэнх тохиолдолд одоо яагаад байгаа юм бэ гэхээр бид нар нэгтэл рүү н орчих гацаад байгаа. Энтэл дээр айгуу гацаад байгаа. Ялангуяа стресс. Parasympathetic нот болчиход sympathetic system болчих. Гацаад байгаа. Тэгмээд hardware variability чи юу харуулж байна вэ гэхээр таны зүрхний зохилтын хэмжүүрээр бид нар энэ хоёрын хооронд ингэж чөлөөтэйгоо ингээд шилжиж чадж гэнэ үү гэдэг юм харуулдаг. Таны зүрхний цохилт дандаа идэлхэн байгаад байна уу? Заримдаа хэрэгтэй үедээ удаашраад, хэрэгтэй үедээ хурдлаад ингээд байгаад байна гэсэн. Metabolic flexibility яг л адилхан. Hardware variability, HRV flexibility байна гэсэн санаа. Тэгээд тэгвэл би дутуу айлгаад байсан юм байна. Энэ тоо өсөх тусам юу эрүүл төв мэдрэлийн системтэй юм бэ шүү гэдэг айгүй олон судалгаа одоо ингээл дахин баталж харуулаад сүүлийн үе тамирчдын ер нь тамирчид ч биш ер нь ингээл хүмүүсийн амьдралдаа байгаа депресс стрессертэй дийл хийж байгаа одоо тэр стрессүүдтэй амьдрч чадаж байгаа учир нь олж чадж байгаа энэ тэр арын харангуул нэг хэмжүүр яг ингээд correlation буюу ингээ холбож болоод байгаа нэг хэмжүүр бол яг энэ HRV гэдэг нь аюул сургуулиудаас сүүлийн батлагдаад байгаа юм байгаа. Баярлаа. Яг энийг ярьж байгаа нь яагаад ингэж чухалчлаад байгаа гэхээр минийх бас яг ялгаагүй ингээд яг алкогол хэрглэж юм бол амар доош унцдаг. Гэхдээ миний энгийн үед ч гэсэндээ нэг 60-аас 110 хооронд ингээд хэлбэлцдэг байхгүй. Тэгээд тэр нь 110 гэдэг бол айгүй сайн тоо дээтэл чинь тий. 60 ч магадгүй жоохон доош байж магадгүй. Тэгэхээр хэрвээ би одоо чамд ингээд зөвлөгөө өгөх хийвэсэн бол 60-ыг нь дээшээ жоохон татъя гэж нөлөөлөд тэгээ ер нь чи 90-с 110-ийн хооронд байвал чи бол айгүй ирүүлэх баг баа айгүй ирүүлэх хүн. Окей. Ихэнх хүмүүс тэгээ яг нэр хүмүүсээс ингээ өөрсдөө эрүүл мэндийг ингээ зүгээр нэг хідэн тоогоор хийнэ гэх юм бол тэгээ ялангуяа та ингээд би ер нь стресстэй хэрсэн ханддаг хүн бэ гэдгийг хэнийг бол зүгээр энэ тоогоор харчаар тэгээ энэ тоог хэн гаргана Apple Watch-аар харж болно янз бүрийн юм зүйдэг юмнууд чинь HRV-гийн нэг ерөнхий дүр зургийг харуулчихдаг. Тэгээ хэлсэн шүү дээ 110-аас 120 гэдэг бол бүр жоох хөвгөхгүй бүр байгалийнхаа гормоор байж байгаа. Тэ. Тэгээ нэг айгуу гоё юм байна. Миний бас нэг энэ HRV рүү гүнзгий хаардаг юм
тамирчин одоо performance буюу өндөр төвшөнд ингээд сэтгэхүүн бие физиологийн гүйцэтгэл гаргах зорилгоор хараад байгаа байхгүй те. Тэнгууд нэг аюул сонирхолтой юм юу гэдэг вэ гэхээр бид нар одоо ингэдэг шүү дээ. Би жоох эвгүй байна. Гэхдээ өнөөдөр жоохон сайн дасгал хийгээ шахчвал өнөөдөр амар үр дүн гарах байхаа гэдэг. Гэсэн чи одоо юу харсан бэ гэсэн чинь та тухайн дасгал дээр хэр бэлтгэлтэй буюу бие чинь хэрэг ачаал авахд бэлэн байдлаас хамаарч тухайн ачааллын хэмжээ тодорхойлогдох болохоос биш ийм хуучин аргаараа буюу хүн болгон гэдэг юм чинь тамирчин болгон гэдэг юм чинь зүгээр хөндөрсөн ч гэсэн энэ үнийг шахаатай гэртээ стресстэй байсан ч гэсэн хамаагүй дасгалын сайн хэлэгч энэ төр гэдэг горим бүтгүүн байна буюу HRV өнөөдөр доор байх юм бол бэлтгэл ачаал авах бэлтгэл чинь 20% дээр очсон хойно хичнээн их ачаал хүн дээр хийсэн ч гэсэн буцаагаад гарах өгөөж нь юусоо хэрэггүй харин ч бүр судалгаа юу харуулсан бэ гэсэн чинь тийм нөхцөлдөө хүн жирийн эрүүл байх үедээ хийснээс 30% дасгалыг хийх юм бол буцаага 5-10% өгөөж өсөлт булчингийн өсөлт болон одоо уушгины багтамжийн өсөлтийг гаргах боломжтой байна гэдэг нь батлагдсан буюу тухайн үеийн хүнийх нь бие физиолог зүрх төв мэдрэлийн систем гэж нэг төв гэж би орчуулад байгаа. Гэхдээ энэ яг autonomous буюу бие даасан мэдрэлийн систем тий. Энэний бэлтгэлтэй байна. Fitbit компани 2-7 хоногийн өмнө 7 хоногийн өмнө цоошин бараага танилцуулсан ба Charge 5-ыг танилцуулсан ба. Charge 5-ын нэг амар том өөрчлөлт нь Whoop-ийн үнцэн юу тэр чигээр хавцсан. Тэгээд одоо наад чинь Whoop юм уу те? Энэ Whoop байхгүй те. Тэгээд чи ингээд нэг бүх юмдаа ингээд байнга ажиглах юм надад шүү дээ те. Энд ч болохоор яг тамирчдын хувьд байхгүй те одоо. Тэгээ энэ арай нарийн тэгээ энэний нойр юу айгу тэнцээд байгаа энэ хоёр бас. Тэгэхээр би бараг хэрвээ одоо хүнд нэг л юм зөвлөвөл Whoop юм байна те. Гэхдээ сая Fitbit Whoop-ийн бүх санааг болцсон. Nice. Тэгвэл charge авъя да. Charge 5 шүү гэхдээ за. Charge 5. Тэгээ тэр юу гаргасан бэ гэхээр Fitbit-ийн одоо та шинэ философийн сонсоод ер нь хүний эрүүл мэндийн хэмжүүр юу юм гэсэн. Again Whoop яриад байгаа. Цааш нь эргэлчихэж байгаа байхгүй одоо. Fitbit яаж юм гэсэн чинь үгүй ээ таны тэр өдөр бид нар өмнө Fitbit яадаг байсан. Бүх босод wearables-тэй адилхан. Одоо ингэх хэвээр өдөр болгон ингэж өсөж ажиллах хэвээр тэгээд шахалтыг өгөх хэвээр тэгжээж булчингийн өсөлт бие физиологийн чадвар өснө. Одоо болохоор юу гэсэн үгүй. Таны төв мэдрэлийн систем ямар вэ? Та өчигдөр хэрэг стресстэй байсан. Та өчигдөр ямар согтуур болгондоо хэрэгэлсэн. Та өчигдөр ice bath хэрэгэлсэн үү? Та өчигдөр бясалгал хийсэн үү? Кофе хийдэг басан. Бүх юм нөлөөлдөг. Тэгээд тэр нөлөөллүүд чинь буцаад тухайн өдрийг чинь үр дүнд шууд нөлөөтэй гэдэг нь бат. Одоо тийм аргаар явах хэрэгтэй гэдгийг Fitbit толчиж байгаа. Google-ийн бараа үүдэг. За яма. Юусе манай happiness app дээр чинь бидний нэг ярьдаг гол юмнуудын нэг чиг ерөөсөө тэр шүү дээ. Та өөрийнхөө ажилд сур. Та өөртөө яг тухайн цагтаа яг зөв юм хийж гэнэ үгүй юу гэдгээл өөрт чинь л тохирсон юмнууд байгаа боловч гаднаас ирж байгаа мэдээллүүдээс одоо орчин цагийн бүхэл зүйлүүд бүхэл одоо цаашаа одоо технологийн хувьд ч тэр эрүүл мэндийн хувьд ч тэр одоо эрүүл амьдралын эрүүл юу хичлээд чанцаа маань нэг амар гоё эрүүл тунх байх гэсэн тий эрүүл тунх байх гэсэн бэлээ. За тийм одоо well-being ярьж байгаа тий wellness well-being ярьж байгаа. Тэгэхээр тэр бүгд ерөөсөө хувь хүн тус бүртээ дандаа ингээд өөртөө тохирсон юмнуудаа хийх ёстой. Эрүүл мэнд. Тий. Инх мэд байх. Тэр ч аяга гоё юм. Инх мэд те гоё юм биш те. Инх мэд байх. Anyway, тэгээд согтууруулахундаа ярьж байгаа гэхэлэр энэ байна. Би өмнө нь согтууруулахундааг юу гэж боддог байсан бэ гэхэлэр би дасгалаа хийж байгаа. Эрүүл хоолж байгаа. Тэгээ би ингээ эрүүл боддог. Амьдралдаа би эрүүл юмыг хүсдэг хүн юм бол заримдаа согтууруулахундаа уух чинь миний тэр юм нөлөөлөхгүй нэгт. Хоёрт нь болохоор харин ч эерэг зүйл буюу стрессээ тэгж гаргадаг. Энтэр гэсэн тэгээ манай Naked Mind ном дээр гардаг санаа чинь бидний согтууруулах ундаатай харилцаа анханасаа бид нарыг айгу худлаа яриад энэ охинтой танилцуулсан байгаа байхгүй те. Энэ залуутай эсвэл те. Шал худлаа яриад. Тэгээд багаасаа тэр худлаа ярьсан хингэж манай ээж аав эмээ өвнөр тэр чигээрээ нийгэм тэр чигээрээ архины компаниуд тий. Согтууруулах ундааны артлын зах зээл өөрөө зөв юм.
Тэгээ бид нар юугаа ботцсон бэ гэхээр энэ согтруулах ундааны чинь бидний инх мэд, эрүүл мэндэд нөлөөлж байгаа нөлөөлөл нь айгүй бага юм байна гэд бид нар бодцсон. Тэгээд тэрний хор уршиг тийм сүртэй биш гэж бид нар бодоод байдаг. Гэтэл бид хоёр сая хүртэл хамгийн шинээр ингэж танилцж байна. Согтруулах ундаа хэрэглэчингууд HRV зүрхний зохилтын хоорондын хэмжээсийн хувиралт нь өөрөө ямар их ундгийн бэ? Нэг өдөр би хэдэг угаал тэгэл ямар хэцүүддэг юм бэ? Тэр тоог өндөр байлах гэж ямар их хөдөлмөр зарцуулдаг гэж. Тэгээд тэгжсэн юм шиг нэг өдөр сайхан найзтайгаа гараал модоо олсон тэгэл байхгүй тэр тоо. За тэгээд миний анхнаасаа ярьжсэн хоёлаа яагаад өнөөдөр одоо яг алкоголыг яриад байгаа юм бэ? Яагаад ингэж чухалчилж бүр ингэж бусад сэдвүүдээс хоёлаа нэг икигай яриад тэ харилцаа ярингуутай зөндөө олон сэдвүүд байсаар байтал алкоголийн тухай яг ярьж байгаа юм бэ? Яагаад харин? Яа ярьж байгаа. Юусоо жаваас асуугаад байгаа юм шүү. Амар хэрэлцнээс. Би яагаад инх болдор ярьж байгаа мэдгүй. Гэхдээ би яагаад ярьж байгааг хэлье. Энэ бол бидний амьдралын сохроороо хүлээн зөвшөөрсөн амьдралын хэм маягийн нэг хэсэг болцсон зүйл. Тэгээд түрүүчи хэлж байгаагаар айгүй буруу боловсралтайгаар буруугаар танилцуулагдсан, хуурагдсан нэг зүйл. Тэгээд энэ зүйлийн бидний амьдралд өгдөг хор уршгийг нь бид нар ерөөсөө дутуу ойлгодог. Бид нар энэний тухай өөрсдөө айгүй худлаа ярьдаг. Тэгээ энэний хор уршиг нь өөрөө бидний Happy Messy application дээр ярьж байгаа эрүүл мэндийг цогцоор нарах юм бол баг бүх зүйлд хортоогоор нөлөөлдөг зүйл байна. Ганц хоёрхан судалгаан дээр суурилсан эерэг байж магадгүй зүйл нь вино яригддаг. Fermented буюу эсэгсэн согтууруулах ундаанууд PF ч юм уу зарим тодорхой зарим шүү бүгдээр биш. Нэг зарим нэг эрүүл мэндэд хэрэгтэй зүйл байх магадлал байдаг. Blue zone буюу урт насалсан улсуудад хоол шингээх зорилгоор тодорхой хэмжээнд хэрэгжилж чадах юм бол ганц хоёр эерэг зүйлүүд анзаарэгдсэн судалгаанд батлагдсан зүйлүүд байдаг. Гэхдээ нөгөө reward risk ratio буюу авах зүйл өгөх зүйлийг харьцуулах юм бол эрсдлийн харьцуулах юм бол маш хортой ямар ч байсан одоогоор хэрэгэлдэг аргаараа бид нэр хэрэгжилж болохгүй л гэдгийг бид нар бүгд ойлгох цаг нь болсон. Тэгээд үний хэлгээд олон залууч ойлгож эхэлж байна. Хүмүүс өөрөөр хэрэгэлдэг болж байна. Нэг үеиг бодвол манай ээж аваагүй үеиг бодвол бид нар шал ондоо хэрэгэлдэг болцсон. Гэхдээ л бид нар хангалттай хаач ус болоогүй байгаа тийм болохоор бид нар архийг айгүй их санаа зовдөг, ашигладаг. Би бол одоо шууд хэлэхэд би сүүлийн подкастууд дээр хэлээд байгаа зүйлч би бол архинаас хамааралтай. Би тэрэн дээр хамаагүй сайжирсан, хамаагүй дээрцсэн гэхдээ л болоогүй байгаа. Би энэ насаараа тэгвэл энд ингээл сайжирсаар л байх болов гэж бодож байна. Нэг үеиг бодвол би энд үгүй гэж хэлж чаддаг болцсон. Тэгтээ би 100% болцсон болоогүй тий. Тэгэхээр энэ олон хүний хувьд тийм байдаг тийм зүйл. Тийм болохоор архины тухай ярих хэрэгтэй, бодох хэрэгтэй, үзэх хэрэгтэй. Тийм. Тэгээд яг одоо бусад нийгэмд үзүүлж байгаа нүдэл бүр яг архины хамааралтай болцсон байгаа гэж хардаг хүмүүс нөгөө нэг naked mind дээр бас гардаг шүү дээ. Тэгээд бид нар яг алкоголийн талаар ярингуут ч архины хамааралтай болсон хүн гэхээр л одоо юуны юудүлээ нөгөө нэг багшин дээдийн тэнд ингээд өвгөнтөд чөлөөдөө хэвтчихэдэг тийм хүмүүс гэж төсөөлж хардаг байсан. Төсөөлөл маань одоо хүртэл ихэнх хүмүүсийн хувьд ингээд байж байдаг. Тэгээ бид нар өөрснөө одооний ихэнх залуучууд яг үнэндээ тий одоо ялангуяа манай үеийнхэн 30-аас дээш насны үеийнхэн бол бүгдээрээ архины ямар нэгэн хамааралтай. За бүгдээрээ цаашаа заавчлаарай. Тэр үгийг авчиг. Гэхдээ ер нь бол 80% нь бол би яста баталгаатайгаар архины хамааралтай гэж хэлэх боломжтой. Тэгээд яг тэр биднэрт олон нийтэд өгөгдөж байгаа тэр мессежүүдээс гадна архины хамааралтай байна гэдэг чи яг өөрөө юу байгаа даа. Дээрэс нь бидний одоо нөгөө нэг олон улсад ямар ч тийм хэмжээс байхгүй штэ ингээд архины хамааралтай байна гэдэг хідээс дэшиг уужиж чи хамааралтай болох уу гэдэг тийм хэмжээс хаач байхгүй одоохондоо хаач гаргаж ирч чадаагүй.
Гуравдугаарт болохоор бусад бүх одоо манай Монголд ингээд одоо юу гэдэг weed ч юм уу те гэх мэтчлэн хар тамхиг ингээд мансууруулах, донтуулах юм гэж тооцоолдог хэрнээ алкоголийг ерөөсөө тэгж тооцоолдоггүй. Тэгээ зөвхөн Монголдоо ч биш ер нь олон улсад. Тэгэхээр өнөөдрийн нэг ярих гээд байгаа юм чинь энэ дээр бид хоёр аль нь амар шоуддаг байсан, аль нь нилээ хэрэгэлдэг байсан. Тэгээд тэрэн дотроо нилээ хэрэглээ гэдгийг нь болохоор бүр яхахгүй 4 пивэс дээш хийг ярьж байгаа шүү те. Нэг удаадаа суугаад одоо доор хаяж нэг юу гэдэг 3 цагийн хугацаанд 4 пивийг хэрэглэх жишээлбэл наацахын зүгээр л энгийн асуудал байсан. Тэгээд ийм хүмүүсийн хувьд болохоор өнөөдрийн байгаа тэр нэг тодорхой хэмжээнд би өөр хувьд ч гэсэндээ ингээл нэг одоо 3 пив ч юм уу 3 пив уугаал дуусангууд ахаад уумаар санагддаг байсан. Тэгээд одооний ингээд би бас дэгитэй ингээл нэг хэсгийн талаар ярьж мараад тэгээд ясны дараа бид хоёр нэг гоё концепц гаргаж ирж гисэн аахгүй манай сэтгэл зүйчтэй. Тэгэхээр би энэ талаар бас ярилцсан. Шийдлүүд дээр ярилцъя гэж бодож байна. Тэгээд миний хувьд болохоор яг тэнд байснаас өнөөдрийн энд байх хүртэлх ингээд явсан аял дээр хийгдсэн юмнууд юуг ажигласан болоод тэгээд зарим нэгэн номнууд ч гэсэндээ монгол хэл дээр боломжтой болвол авч уншаад үгүй болвол одоо надад Naked Mind бол манай номин гэд найз охин авч өгч ийсэн. Тэрэнд амар их баярлалаа одоо хүртэл айгуу гоё цоо шин үнцгийг толгоонд гаргаж ирээ. Тэгээд тэр талаар нийтэлж битсэн. Тэгээд подкастн дээр бичсэн байгаа. Гэтэ дахин нэг хидэн хоёлаа Mythbusters хийгдэх хэрэгтэй юм шиг санагдаж байна те. Яагаад ер нь хүмүүс яг алкоголд ингээд орчоод байдیں۔ гэдэг өнцгөөс бас ярилцуул зүгээр. Тэгэхээр миний хувьд болохоор ярилцах хамгийн том шалтгаан нь бол хүн болгон өөрснийгөө ихэнх тохиолдол хүмүүс болохоор яг өөрснийгөө addict буюу хамааралтай гэж боддгоо. Тэгэхээр энэ зөхөөс жоохон бас хуваалцъя. Тэгээд тэрнийг хэрэгцээ маш олон хүмүүс ингээл нэг хилдэг штэ ингээл нэг орой гараал тасраал нэг баахан тэнхсийн бүл хийцэн байж аал маргааш нь оо shit те өглөөс ирэнгүүтээ за утсан байна уу төрөгч байна уу гэлтэй ингээл яадаг. Тэгээд сэрчээд тэгээд магадгүй энэ дотор бас хэрэглээгээ бууруулъя гэж бодож байгаа хүмүүст бас нэг хэрэгтэй үнцэнтэй бидний хувьд ажилдаг аргуудаас хуваалцвал зүгээр гэж бодож байна өнөөдрийнхөө подкастаар. Би нөгөө нэг оюутан байхдаа юу согтруулах ундаанаас бол DIY авч ирсэн байхгүй Америкт тийм. Энийг бас өөр юм дээр ярьж лээсэн. Тэгэхээр нэг сюрприз бол байхгүй. Тэгээд тэрнээсээ болоод миний нэг явж ирсэн зүйл чинь Америкт Alcoholics Anonymous гэдэг юм сууж үзчихсэн байхгүй жоохон баг. Залуу багт. Тэгээд тэр үед нэг Америкийн тэгээ улс орон болгон энэ согтруулах ундаанаас хамааралтай байдал дээр янз янзын өөр дүрмүүдтэй байдаг. Тэр тодорхойлтууд янз янз байдаг. Тэгээд тэрнийхээ доор Америк болохоор хэрвээ DIY авах юм бол нэг хийдэг зүйл чинь Alcoholics Anonymous руу явах хэрэгтэй буюу та архинаас хамааралтай хүн байна гэд. Тэгээ ингээд тэр үед би ингээд судлаад ямар хүнийг яг архинаас хамааралтай юм бэ гэдгийг ингээд харангууд сэтгэл зүйчтэй тэр үед уулзаа байж байгаа нэг хэлдэг байсан юм тэрээс. Хэрвээ та blackout хийдэг бол та контролгүй байна л гэсэн үг гэж айгүйх ярьдаг байсан тэр үед. Буюу тасрахыг хэлж байгаа тийм ээ. Тэгэхээр нэгсэндээ тасрна гэдэг чинь л одоо яг л тархичин маслал унтарч ийн гэсэн үг шүү дээ. Conscious brain чинь тийм хэмжээгээр согтцсон байна л гэсэн. Тэгээд хэрвээ одоо нэг сигнал бол би яг тэгж боддгийн хүн тасарч байна гэдэг чинь бас айгүй тодорхой хамааралтай сигнал бол мөн баг. Тэгээд айгүй харамсалтай нь юу гэвэл бид нар чинь манай үеийн чинь сайн шоуцснаас тасраагүй сайн шоуд тооцдгүй байсан шүү дээ тий. Нэг хэсэг тасарсан л бол заашгүй сайхан шоуцсан. Тасарсан гээл тэгэл ярьдаг байсан. Тэрийг бид нар яг нэг одоо юу гэдэг бүр яг тоглоомчгүй тархиа бүр ингээ маслуулж тийм ээ бүр эвдсэн байгаа байхгүй тий тархиа бүр эвдчихсэн байгаа. Тэгээ тэрийгээ бид нар ингээд шагнал юм шиг хардаг байсан. Тэгээ яг нэг нийгмийн энэ хамаарлын айгүй олон сигналуудыг нуудаг аргуудын нэг нь те уухгүй бол ажил хийхгүй уухгүй бол бусдтайгаа нээхдэггүй байна гэсэн үг биш бусдыгаа хүндлэхгүй байна энэ Монгол соёлууд байна янз янз. Энэ болгон чинь тэгэл яг л энэ нийгмийн нэг хамааралтайгийн нэг юм шинж тэмдгүүд найзтайгаа ярихын тулд заавал нэг юм муун хин нэгэн хүн сэтгэлээ нээхийн тулд заавал нэг хатуу юм татж байж ярина энэ гэдэг чинь хамааралтайгийн шинж тэмдэг бол яах аргагүй мөн өнөөдөр нэг л уухгүй бол болохгүй байх гэдэг мэдрэмж гарч байгаа бол тэгэл бас л хамааралтайгийн шинж тэмдэг согтцсон юу withdrawal буюу
шаардсан үедээ hair of a dog гэж Америкт хүртэл одоо яг л тэр тийм нэр томьёо байдаг. Буюу тэр нөгөө нөлөөллийн дахиад цогцруулгундагаар дарах энэ тэр тэгээд тэхгүй л болохгүйгээ Оросуудын арга байна те бас л хамаарлын л нэг арга. Тэгээ химийн хувьд болохоор цогцруулгундаа чинь айгүй хортой химийн бодис юм байна гэж байгаа байхгүй тийм ээ. Этанол болон одоо ингээд бидний нөлөөнд биеинд гарч байгаа нөлөөллүүдийг харах юм бол тэгээд тэд нар бүр яг тоглоомч бид нарыг зүгээр л унтраадаг алддаг тийм амар юм. Нэг миний айгу тэр яг номноос нэг ойлгосон би бас мэддгүй байсан нэг факт нь юу вэ гэхээр нэг ингээд serving согтруулахын даваа. Нэг serving гэдэг нэг юм, нэг шил пив, эсвэл нэг юм стакан вино, эсвэл нэг одоо 150 татах гэдэг юм уунгууд бидний биеийн дотор гоё мэдрэмж гардаг хай буюу тэр нэг айгуу гоё юм дотор юм таалагдж байгаа гормоны урвал гарч байгаа болохоор бид нар таалагддаг байхгүй тэр мэдрэмж тэр нэг хаалж эхэлсэн мэдрэмж. Тэгэд нэг миний нэг мэддгүй байсан тэр номноос сурсан юмсан. Яг тэр нэг ганц юмыг уусны дараа эхний тэр нэг стаканыг уух, эхний тэр нэг 100 татсны дараа бидний биед гарч байгаа тэр гоё мэдрэмж хэр удаан байдгүй гэдгийг харангуут аюу харамсалтай. Ашгүй харамсалтай. Гэхдээ бас нөгөө талд одоо бидний бие гэдэг төгс механизмын хийдэг нөгөө цэвэрлэгээ эхэлж штэ. Сэрхүүндаа хийн гутал би тэргээ цэвэрлэе эхэлж байгаа байхгүй. Тэгээд цэвэрлж явах явцдаа бид нар тэрнийг хай болоод хаалж эхэлдэг. Согтож эхэлдэг. Тэр нэг согтолтын тэр нэг анхны тодорхой хэмжээний согтолт нь айгүй гоё тийм гоё мэдрэмж байдаг. Тэр мэдрэмжийн харамсалтай нь 15 минут л үргэлжилдэг гэж байгаа. 15-аас 20 минут л үргэлжилдэг. Тэгээд уудгүй хүмүүс бол арай урт байдаг. Тэгээ ойр ууцсан хүмүүс бол бүр тэр айгүй богиносчдаг. Тэгээд бид нар яад гэсэн шоудах үеэрээ бид нар тэр клубд 2 цаг байна гэдэг чинь 4 ширхэг 15 минут хэрэгтэй болж байгаа байхгүй нэг цагт те. Тэгэхээр 2 цаг 8 ширхэг 15 минут. Тэгээд бид нар яагаад энэ нөхлөр ингээ хэрвээ тэрийг архи биш гэж одоо зүгээр нэг юм нэг тарэ гэж одоо л те. Тэгвэл бид нар 15 минут болгон тэр гой мэдрэмжээ авахын тулд дахиж өөрийгөө тарих хэрэгтэй гэдэг. Тэгээ ингээд одоо наваа ингэж хэлсэн дараа та хэд бол бодож байгаа. Нэрээ нэг пи уугаад яагаад би 2 дахь пиваа нэхэд идэм бол гэхээр чинь яагаад гэвэл нөгөө нэг биэнд нөгөө гой мэдрэгцэн тэр нэг халалтын мэдрэмж унж эхэлдэг шүү дээ. Тэгэн гут бид нэр яадаг юм. Өө дахиж мэдрэмээр одоо дахиад тариагаа тарьж байгаа асуудал яриад. Тэр номноос тэр айгүй санагдаад тэгээ бид нэр ингээд зогсохгүй ингэж нэг хэрэглэхээр бам. Тэгээ бас нэг юм яадаг юм гэхэл нөгөө шингээж байгаа мэдрэмжээс бид нар чинь нөгөө нэг эдийн засгийн хууль гэдэг шүү дээ. Өсөлтөөс гарч байгаа өгөөж нь ингээ өсөх тусмаа багасдаг гэдэг утгаараа авж байгаа уулт болгоноос авж байгаа гой мэдрэмж нь арай багасаад идэв. Өшөө хэмжээг нэмэх хэрэгтэй болоод тэгээ ингээд алгоритмын аргаараа ба нэмэгдэхэд ингээд тэгээ хэдэн шот татдаг үлээ те. Яа. Нэг шот амар гоё яснаа дараа чинь 5 дахь шот 6 дахь шот хоёрын хооронд нэг ялгааг болчихдаг шүү дээ. Тэгээ энэ дээр нь болохоор яг бидний бас биеинд явж байгаа процессуудаа хоёлаа ярьж байгаа бол энэ чи өөрөө нөгөө алкогол, этанол чи өөрөө нөгөө нэг биеийн шингэн хөөдөг яг кофетэй адилхан мөн чанартай болохоор тэгээд бид нар усаа ууг нь хэрэглэх ёстой байдаг тий гэтэл тэр хооронд нь усаа уухгүй байгаа гэдэг биеийн тэгээд бас яг цаанаас нөгөө нэг ялангуяа пив ууж хахад нэг цангаадал байгаа юм шиг мэдрэмж аваад байдаг чинь юм уумаар байдаг. Гэхдээ усаа уухгүй бид нар нэг 2 дахь пив уусны дараа ингээл ойрхон 0 ороод байдаг шалтгаан чинь болохоор алкогол биенээс чинь шингэний чинь хөөчж байгаа. Дээрэс нь араас нь бид нар ус уухгүй нөгөө алкогол нэмж яваад ахаар чинь буцаагаад биений бүх одоо нэг суц нарийсалт одоо хүртэл ингээд үсэт явчихж байгаа байхгүй. Тэгээд тэр номыг харах юм бол бид нар подкастынхаа доор The Naked Mind гэдэг гоё яг тэр номноос ингээд мэдээллүүдээ авах боломжтой. Айгүй сонирхолтой юмнууд бичсэн байдаг те. Маркетерүүд яаж биднэрт тэр архины талаарх ингээд тэр донтолтонд хүргэдэг бүр багаас нь бид нарыг ингээд яагаад алкоголыг шууд пив та ингээд пивний рекламнуудыг бүгдийг санах юм бол дандаа л ингээд нэг эргэжтэйчүүд амар гоё охтуудтай ингээд сууж идэг те. Эсвэл нэг гоё машинтай ах нар эсвэл ялангуяа коньяк гэх юм бол нэг гоё сахалтай ах ингээд те юу барьцсан сигар барьцсан ч юм уу гэх мэтчлэн тэр нь бидний амьдралын хэв маягийг тэр нэг алкогольтой холбоотой байгаа гоё дурсамжуудыг ингээд яг өдөөх үүднээс одоо ассоциац үүсгэх үүднээс ингээ хийгдэж байгаа зүйлөө. Тэгээд
ихэнх кинонуудыг тараарай. Англи ялангуяа Америкийн кинонууд болохоор ингээл нэг стрессгээр ингээл очиж заавал нэг юм уудаг ч юм уу те, эсвэл нэг айгуу том хуулийн фермийн хүмүүс болохоор заавал ингээл очиод ингээд алкогол хэрэглээд байдаг. Тэгээ тэр болгон чин ер нь цаана тодорхой хэмжээний хөрөнгө оруулалттай, санхүүжилттэй ингээд тэр болгонд нь дотор нь ингээд оруулсан байгаа. Гэхдээ бид нар тэнд үйлчлүүлэгддэг юм. Зүгээр би тийм кино үзснээсээ болоо арх уудгүй. Зүгээр найзуудтайгаа гараа гой зугаад яаж ин чин бид нар гарчаад уухгүй байна гэж юу байдгийг. Тийм дээрээс нь бол яг наадах чи яг яхаарахгүй тийм ингээл яг уухгүй байхад одоо жишээлбэл хин нэг ингээд таад ингээд найзууд унт чинь тамхи татахгүй байх юм бол хүүш чи яагаад тамхи татахгүй татаач гэл амд нь зуудгүй штэ. Гэтэл бидний хооронд ингээд хэргэлдэг хорнууд дундаас ганцхан зүйлийг бид нэр заавал хүмүүстэй шахдаг тэр нь болохоор алкогол. Чи яагаад уухгүй байгаа? Яац арчин болцсон юм уу? Эсвэл чи юунаас гараад яац гэл тэгээд жирэмсэн болцсон юм уу? Найз юм дэж ганц шатчихж штэ тий. Ганц татчих. Тий. Ганцхан л юу бортой би тэгдэг байсан тий. Гэх мэтчлэн тэгэхээр манай нийгэмд байгаа зүгээр тэр олон сигналууд тэгээ зөвхөн өөрөөс чинь хамааралтайгаар биш тий. Энэ бүгдэн дунд нь байгаа болохоор тэнцээс ингэж өөрийгөө ялгарч, салгаж, гаргаж ирнэ. Тэгээд бид нар харьяалагдах гэдэг мэдрэмж нь байх дуртай, найз нөхдөд байх дуртай. Тэгэхээр чин тэднэрийнх нь нэг хэсэг нь алкоголь байвал тэгэл яхаарахгүй амар хэцүү нийгэм байгаа өөрөө. Тэгэхээр тэрэнд бол нэг өөрийгөө зөвхөн өөрийгөө буруутгаад авах юм байхгүй байгаа шүү. Та нарыг өмөрч. Бидний өмөрч. Ийм байна л да. Энэ манай подкастыг сонсож байгаа залуучууд тэгээ манай үеийнхэн тий. Ингээ сонсонгууд бид нар согтруулах ундааны эрүүл мэндийн ач холбогдлыг бол мэдгүй шүү. Уул нь бүгдээрээ мэднэ. Арх муу гэдгийг бол мэднэ. Яг тэгвэл бидний бас яг биднэрт арх хэрэглэх ёстой гэдгийг заадаг байсан өвөө ээж аав маань өөрсдөө архинаас болсон насныхаа эцэс төлдөг эрүүл мэндийн асуудал зүгээр Монгол зүгээр л юм ханиад хүрэх ёстой юм шиг хүлээн зөвшөөрсөн юм байдаг. Тийм болохоор бид нэр эрүүл мэндэд хортой гэдгийг бол мэдээд байдаг. Тэг яагаад ч юм бид нар тэрийг хүлээн зөвшөөрж яг өөрсдөө өвдөлтлөө тэрийг ерөөсө чухалчилж авч үздэг. Тийм болохоор надад айгүй ингээ хараад байхад ямар өнцгөөс нь яриулах хүмүүс тохирох гээд байдیں۔ Ялангуяа залуучууд манай үеийнхэнтэй хэлэх гээд байгаа нь энэ. Манай үеийн залуучууд юу гэж боддог вэ гэхээр 7 хоногт нэгээс 2 удаа шоудаад тэгэн гутаа согтруулах ундаа хэрглчээд тэгээ би босд үеэр нь энийг менежлж чадчихээн. Тэгээ тэрний энэ хор нөлөө нь надад одоохонд гардгүй гэж боддог. Тэгвэл би энэ дээр өнөөдөр би тэр ихсэн юм тэр байна. Нэг өдөр хэрглэхэд зүрхний цохилтын тэр чухал тэр тоо ямар багаар буудгийг зүгээр өөрөө хэмжээд үзээрэй. Энэ зүгээр окод явж байгаа. Тэг хэр буудгийг. Инкуд болж байгаа асуудал биш. Аюу сонирхолтой бид нар тоолж болдог юмыг харахаараа л өөрсдөө нүдэрээ харахаараа л бид нар итгэдэг. Эмч нар бид нарт хүртэл олигтой хилдэггүй албаар. Эрүүл мэндийнхэн. Эрүүл мэндийнхэн та согтруулах ундаа та арх пива жоохон багасгаарай л гэж хэлдэг болохоос биш. Зогсох ёстой гэхгүй бол хэцүүднэ гэж ингэж ач холбогдол өгж хорт тавтартай болох ч юм уу. Бүрстээ янз бүрийн хептайроос одоо тэр янз бүрийн болтол ерөөсө хилдэггүй. Тэр өөрсдөө хэмжиж үзгэж. Тэгээд хоёрт нь энэ 7 хоногт нэг удаа шоудах. Одоо би энийг хэлэн бол бүгдээрээ мэднэ гэсэн мөртлөө бүгдээрээ өөрсдөөсөө нуу худлаа. 7 хоногт нэг өдөр үхтлээ шоудан гоцаая. Энэ манай шинэ нохой. Нэмти. Ити. Хай Сири. Халlo. Манай видеогоор үзэж байгаа хүмүүс. Манай видеогоор үзэж байгаа хүмүүс Окогийн хүүхдийг харах болон тийм таарч. Халlo. Шинэ өснө урагт юм биш үү? Өснө урагт. Тийм. Царайлаг болцсон. Моцаа царайлаг болцсон тийм. Тийм биш. Хин долоод шүү дээ. Зэд мэд өмсөж сурсан. Өмсгийг юм далаа. So нэг өдөр шоудахаараа манай үеийнхэн бүгдээрээ нэг мэдж байгаа юм нэ. Хагас өдрийн өдөр шоудаад бүтэн бие цэвэршиж одоо яг нөгөө начиг шаардлагаснаас гартал бид нар доор хаяж 12 цаг алалцдаг. Ерөөсөө гоё мэдрэмж биш. 12 цаг гэдэг чинь хагас өдрийг бид нар зүгээр л амьдралдаа зарцуулж болох байсан цаг, хайрт хүмүүстэйгээ гэр бүлийнхэнтэйгээ нохойтойгоо гоё юм идээд явж болох байсан цаг, гоё юм үзээд сууж болох байсан цаг. Баадтай өөрөө чи хийж болох зүйл юу байсан бэ? Тэр болгоноос зүгээр аваач. Тэр нь физиологийн төвшөнд мэдрэгж байгаа. Айгу хурц мэдрэмж юм ярьж байгаа шүү.
За 12 цаг өнгөрлөө анхны шүлөө идлээ те жоох ингээд гайгүй болж хэлээ. Хоол тогтоод сурлаа. Тэгээ яадаг үлээ. Дахиад 6-аас 10 цаг нэг сайхан болохгүй. Хөлс нь гараал халаа. Тэгэл жоох ийг болчих гээд олигтой ч бас юм мэдэж болохгүй. За тархитал бол бүр яриад ч хэрэггүй ойлгомжтой. За тэгээд 1:24 цаг өнгөрөн. Согтонгуудаа 24 цаг болцсон шүү дээ. Тэгээ ингээд 48 дахь цаг руу орж байгаа байхгүй тийм ээ. 48 дахь цаг руу орж ирэнгүүт би физиолог гайгүй болцсон байж магадгүй. Тэгтэл та яахгүй гэж саксны бөмбөг аваад найзуудтайгаа алдсаж чадахгүй л хэвээрээ байна. Нэг л дотор чинь жоохон 100% биш байгаад. Бүр найдвартай энэ үднийг хийж чадахгүй байгаа юм чи ажлынхаа юм ярангуй хичнээн удаа кофе уусан ч гэсэн яриаг нь тунгалгаар ойлгоод шийдвэрийг зөв гаргаа. За бүтээлчээр сэтгэх онгод орох морох бүр март 72 цагийн нөлөөтэй байдаг. Нэг өдөр шоуцснаас болоод бид нар 72 цагийг өөрийнхөө 100% ажиллаж чаддгүй бид нар нэг ойролцоогоор 40-50% байдаг ба. Хамгийн багтаа. Тэгээд эрүүл хүн бол бүр эрүүл хүн бол. Тэгээд дээрэс нь ер нь бол яг би одоо цуснд ч одоо бидний одоо илэгчин юг задлж байгаа штэ. Алкоголийг задлж байгаа штэ. Тэнгүүдээ илэг маань нэг цагт болохоор одоо тэр стандарт дозыг буюу одоо тэр жижигхэн хэмжээгээр л юу ах юм ингээд задлж чадаад биеинд одоо цуснд нэвтрүүлдэг байгаа. Бидний хэрэгжилж байгаа хэмжээгээр бол ер нь бол цуснд бол яахааргүй шингэж орж ирдэг. Тэгээд илэг нь өөрөө ингээд задлаад ингээд биеэс гадагшлуулах биш цуснд нь тэр одоо орчиж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгээд цуснаас гартал 21 хоног. Бүр 21 хоногийн турш та нэг удаа бүр ингээд өглөө ингээд шоуцсан бол 21 хоногийн турш таны биеинд чинь алкоголийн тодорхой хэмжээний одоо цуснд чинь алкогол тодорхой хэмжээгээр байж л байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар нөлөөлсөн байгаа. Тэгэхээр их хүмүүсийг одоо 7 хоногт нэг удаа шоуддаг хүмүүс бол таад насаараа шахуу одоо согтой явсан л гэж өөрсдийнхөө ойлгож байна. Тэгээ тэрний айгу би өөр дөөрөө мэдэрсэн яг энэ урт хугацааны нөлөөг нь мэдрэх юм яадгүй гэхээр бид нар тэр тийм цусндах одоо тэр согтруулах ундааны хэмжээс бол alkaline гэж ер нь балансаа алдсан, минерал чинь яарч тийм нөхцөл байгаа хүн цэвэрхэн байгаа нөхцөлийг мэдэртлээ бид нар мэдгүй. Тэгвэл тэрний арга нь бид хоёрын нөгөө хийжсэн тэр ном уншсныхаа дараа энэ коллектив тэр хоёлаа тий. Би чинь 11 сар 9 сар эхлээ үргэлжлээд нэг шоудаад тэгээ дахиад нэг хэдэн сар болж исэн. 0 бид нар cold turkey буюу бүр 0 согтруулах ундаад болж байна. Тэгээ яг тиймэрхүү юм ингээд та одоо ч гэсэн сүлээ залууч хийж эхлээд байгаа айгуугай. Тэрийг хийж байгаа юм бол яг мэдх юм 90 хоногийн дараа ч юм уу. За ядчил баг доор хаяж 60 хоногийн дараа л хүмүүстэй нэрэ. Шаал өөр мэдрэмжийг авч эхэлдэг. Ер нь гэтээ яг ингээд наадхан дээр ч яах юм бол за 60 90 хоног гэлтэхгүй л ингээд тойлоо зүгээр нэг багсахчээ л да ядаж 21 хоног явхад таны ингээд өөрийгөө айгүй сайн ажиглаж сурцсан хүний хувьд болохоор юу болдог вэ гэхээр асар том зөрүүтэй гэдэг нь л мэдэгддэг. Тэгэл нэг пив ингээл оройдоо ингээл залуучууд ингэж хэлдэг штэ. Ингээл оройдоо нэг ганц пив л ууж штэ. Оройдоо нэг 2 пив ууж штэ ч юм уу те. Ингээл тэгээд өдөр болгон бид нар тэр нэг хэмжээсээр өгөөд байгаа л гэсэн үг байхгүй. Би энд чинь ингээд огт алкоголгүй байх гэдэг мэдрэмжийг нөгөө мэдэртлээ 21 хоног бол зайлшгүй хэрэгтэй. Тэгээд тэрийгэ харьцуулаад сурчингууд яг чиний яг түрүүний окогийн хэлчихсэн шиг те. Тэр шиг тэгж их шоуддаг. Одоо ч тийм огт уудаггүй гэж ерөөсөө яриаггүй шүү. Тэгээд хэлэгдэж байгаа бүх юмнууд чинь ингээл бид нар яг л хамтдаа туулсан юмнуудын нэг. Одоо бид нар зүгээр илүү одоо conscious буюу тэрэндээ ингээд анхаарсан сонголтуудыг шийдвэрүүдийг л гаргаад явж байгаа болохоос тэг амар ингээд төгсөрсөн хүмүүс бол биш шүү. Одоо ч гэсэн би одоо юу мэдж байгаа гэхээр би насан туршдаа цогцруулахундаа хэрэглэхгүй тэр нөгөө 9 сар шиг 11 сар шиг тэгж 0 явахгүй гэдгийг мэдчихээн. Би хэрэглэхийг хүсэж байна. Миний амьдрал байх болно. Гэхдээ би тэгвэл яаж тэрийг аль болохоор хор нөлөөг нь багасгаж өөрийнхөө биеинд илүү арай бага болгож хэрэглэх үү? За сэтгэл зүйн хувьд хэлсэн тэр хамаарал тэр харилцаагаа шинээр тодорхойлж болох уу гэдэг юм дээр ажиллана. Тэгээ одоо чинь биохакинг буюу яг л энийг сайжруулах бүх зүйлэн дээр л ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо тэр өдөр нь
минерал нөгөө эсрэгээр нь шингэн тогтоодог юмтай шингэн уух, давстай, сахартай, янз янзын минералтай юм уух, алюминий цууны янз янз. Одоо бид нэгсэн ингээл биенийхээ дахиад адилхан янз янзаар дэмжиж болох үсэл батлагдсан батлагдаагүй баах юм ил ингээл байнга хэрэглээл тэгэл яаж байгаа гэсэн. Тэгэхдээ амар юм нь бид хоёр ч юм болохоор жоохон туушрсан гормонд байгаа байхгүй. Тэгэл уус өдрөө арай нам юм хэмжээл хараал маргааш нэр яа миний гүнзгий нойр 22% унтсан байна энэ гэлтэй. Ихэнх хүмүүс л тийх хэрэггүй штэ. Гэхдээ тэр тоон юу хэлж чадахгүй гэхээр тэр тоо чинь нөгөө бидний хүсэж байгаа өнөөдөр өглөө сонор соргог аз жаргалтай айдуу тайван гэр бүлийнхээ хайрыг мэдэрсэн хийж байгаа ажилдаа бүтээмжтэй байсан ажил дээр ирээд айгуу гоё юм их сэтгээд үр дүн гаргаа, шагнал авдаг, цалингаа сайжруулах, амжилт гаргах гэсэн бүх юм чинь шууд нөлөөтэй байна. Бид хоёр өмнөөс чинь та тэрийг хийчихэж байгаа. Тэгэхээр та хийгээд авахгүй зүгээр итэг одоо. Тэгээ итэг яг итгэдэгтэр чин одоо хоёлаа бас яг аргууд руугаа шууд орчих шиг л боллоо л да. Тэ орчих шиг боллоо. Эхний ээлжинд үнэхэрийн ингээд бит хоёр шиг тэгэж их шоуддаг байсан хүмүүс бол тэгээ тэр нь шоудлтын үед би бол 100 бол бараг л орой олгон ч гарч исэн. Яг үндэ орой олгон шоуддаг, гардаг, уудаг. Тэгэл 100 цагч байсныг ч хэлэхүү те. Тэгэнгүүт тэнчэнээсээ нэг зогсоох арга бол яа харахгүй окоптерийн төрөний одоо 2018 оны 19 оны 2 сараас 2018 он 19 оны 7 сар хүртэл тэгээд тэр үед чинь би нэг виски шаталсан юм аа. Чиний хоримнаар. Тэгтээ тэгэл айргаа өргөжлөлөө дууцсан. Гэтэ яг нэг тийм ядаж нэг 21 хоног ерөөс төр зогсоо. Вообще бүр огт уухгүй. Тэгээд чиний толгоонд ч таны толгоонд ч болж байгаа процесс, биед ч болж байгаа процессүүд ажиглаад үз. Ингээл уучмаар санагдаад байна уу те? Яаж юм гэдэг нэг 21 хоног ерөөс ингээд бүр төр зогсоогоод үзэх гэдэг. Тэгээ хэрэг боломжтой бол 90 хоног гэдэг тоог шууд заач. Шууд боль. Огт боль. Тийм. Энийг хилэнгууд за би ямар хамааралтай вэ шүү дээ. Би ямар архины асуудалтай вэ шүү дээ. Би энийг хийх хэрэггүй гэж битгий бодоор. Зүгээр л өөртөө нэг гоё юм хийж үзэж ин л очих. Та согтууруулах ундааг удирддаг хүн байж магадгүй. Та хязгаарч архины асуудалгүй хүн байсан байж магадгүй. Хамаагүй зүгээр л гоё шинэ юм хийлгээг үзэлтэй. Тэгээ юу болох юм харж. Тэгээ та өөрийгөө хамааралгүй гэж бодож байгаа бол таныг бүр ингээд насаараа ингээд архинаас чинь гарлаа гэж бод. Ерөөс огт хизээч дахиж уухгүй гэсэн тийм нөхцөл болцолтойгоор 5,000 төгрөг өгье. 5,000 төгрөг үү? Тий. За $5,000 өгье. Тэгэд энэ асуултанд хариулах юм бол үнэхээр гэд бодож байгаа бол бас өөртөө гоё асуултын тэмдэг тавих цаг чинь болцсон байх шүү. Тэ? Окей, номер 1. Бодит байдал нь бид нэр байнга хэрэгэлдэг. Ер нь бол хими байцуудаас хамааралтай л хүмүүс болж байна. Бүгдээр л тэ. За тэгэхээр cold turkey хэцүү. Гэхдээ хийгээд үз цөөхөн хоногоор ихэл болж ивэл дахиад нэг хоногийг хий, дахиад нэг хоногийг хий. Тэгээд тэр хооронд аюу хэцүү байгаад байвал зүгээр нэг пив авуу. Тэгжээснэ дахиад хэлэх гэж үз. Тэгээ өөрийгөө хэн хар ажигл тэгээ би ер нь өөрөө хүссэн юм руугаа хэрэг явж чаддаг хүн надад дотор юу гарч байна, ямар нөхцөл татаад байна, ямар хүмүүсийн эргэн тойронд байхаараа хүсээд байна, татагдаад байна, мэдрэмж гараад байна гэдгийг хар. За хоёр дахь гараа нь болохоор би бас нэг хийжсэн. Бүрэн гарч чадахгүй бол зүгээр яг л хязгаар тавь. Энийг маш олон хүмүүс хэрэгэлдэг. 2 гэдэг тоо би хэлсэн. Би бол 3 гэдэг тоо. Өөрөөр хэлбэл 3 пиаваас итерхгүй гэдэг хатуу дүрмийг тавина. За энэ иймэрхүү дүрм гаргах юм бол өөртөө хэлэхээс гадна эргэн тойрны хүмүүстэй хэлэх нь аюу чухал байдаг шүү. Тэгэхгүй бол хүмүүс өөртөө ингээл амар дүрм гаргачаад эргэн тойрны гойлонгууд нөгөө эргэн тойрн мэдээгүй байсан болохоор ирээл шахаал хөрх юмтад. Тэгээ трийг яах хэрэгтэй байдг вэ гэхээр ичгүүгээр хэлэх хэрэгтэй. Өө би ойртоо ирэх 2 сарын хугацаанд нэг ухтаа 3-аас илүү пив уухгүй гэдэг дүрм тавьсан шүү. Надад туслаарай, надад дэмжээрэй хэлгээ цуг гарвал наа 3-аас илүү уух гэдэг зогсоогоорой эсвэл наа 3-аас илүү уулах бити уулгаарай ч юм уу ингээ яриад гэр бүлийнхэнтэй хэлж болно, найзуудтай хэлж болно. Тэгээл Монгод амжилтанд хүрэх магадлал чинь айгүй өндөр болчихж байгаа гэсэн үг. Яг үнэ. Тэгээд яг энэ онкогийн хэлж байгаа дээр нэмээд нэг хэлчихэд зүйл нь заавал 1 2 3-аа тодорхойлохдоо яаж тодорхойлж болох вэ гэхээр нэгдүгээрт өөрийнхөө хувьд одоо ингээд ойрхон уух гэдэг ойрхон хугацаанд богино хугацаанд уух гэж байгаа бол хэдийг уунгууд нэмэмээр санагдчихна гэдгийг ингээд ажиглаад байсан.
Эхний ээлжинд яг ингээл пи уугаал жишээлбэл эсвэл вайн уугаал зарим хүмүүсийн хүнд одоо жишээлбэл минийхээ яг тэгдэг байхгүй. Тэгдэг болсон бэлээ би одоо ингээд өөрийгөө ажиглаад нэг дринк уугаал янгуу тэгээд толгоо ингээд өвдөх гээд ингээд нэг тиймэрхүү ингээд мэдрэгдээд байгаа байхгүй. За тэнгууд хоёр дахьын нуунгууд нь болохоор арай гайгүй болж байна. За тэгээ яг гурав дахь дээр одоо ойрхон одоо жишээлбэл би нэг цаг 30 минутын хугацаанд 3 одоо пи уучих юм бол 4 дахь уумар санагддаг. Хэрвээ би яг энэ 3 пивийг устаа 50 уужуу ингээд тавьж агаад тэнгүүтээ 3 цагийн турш уух юм бол ерөөсөө тийм мэдрэмж нь төрдгөө. Тэгэхээр өөрийгөө ажиглаад сур. Яг юун дээр хизээд нь ямар тохиолдолд дахиж нэммээр санагдаад байна. Тэгэд яг тэрийг л мэдрээд сурчих юм бол өөрийнхөө хувьд за би тэгвэл арай хурдан уугаад байна уу, арай яагаад байна уу гэд тэгээд бас нэг өөр арга нь болохоор сүүлд нь хэлсэн юм болохоор миний хувьд тэгэхээр яг тэр хэмжээс чинь одоо цаг 30 минутанд би нэг хагасыг л уудаг гэдэг юм чинь миний биеийн одоо аллергитэй л яг адилхан гэсэн үг байхгүй. Миний биеийн хүлээж авах багтаамж чадвар нь л ерөөсөө тэр. Тэгээ хажууд чинь болохоор тэрнээс илүү их уудаг. Манай ингээд зарим найз охтууд лүү шиг унштай. Тэгээд энд байгаа одоо Хонконгт байгаа найз охтууд те. Тэнгүүд харангуут чи нөгөөдөл чи яахчгүй тэгэл бүтэн шил вайн дуусгачаад байхад юу ч болоогүй юм шиг. Би шил вайн дуусгах юм бол үжиг тасарчна. Тэгэхээр тэр юмнуудаа айгүй сайтар ажиглаад бусад хүмүүстэй зэрэгцэж захиалах га зэрэгцэж уух гад байхгүй байх гэдэг нэг өөрийнхөө хэмжүүртэй хэмжээстэй бол гэдэг нэг зөвлөмж нэ. Тэгээ тэрнээс илүү байвал та аллергитэй юм руугаа ингээл одоо жишээлбэлтэй нэг бүтэн юу уучдаг идчихдэг болол нөгөө нэг юу гэлээ гүзээлзэг ингээд бүтэн сав гүзээлзэг идээд ингээд захтнаад байдаг бол та тэгж бүтэн сав гүзээлзэг идэхгүй штэ. Яг тэрнтэй адилхан байдлаар нөхцлөөр өөрийгөө бас харж олно. Яг тэр нөгөө хяналтан дээр. Өөрийнхөө тоог мэдгээд айгуугаа түүх байдаг штэ. Аав нөгөө өхнө авч гараад уулгасаар агаад тэгээд хит дээр ми харж яана харж гот за чиний тод хэд юм бэ шиг. Тэгээд за бас нэг магадгүй миний нэг нэмэх юм болохоор бидний энэ ууж байгаа энэ төрүүчийн тэр гаргаж биед мэдрэгж байгаа мэдрэмжүүд аягүй гоё байдаг болохоор бид нэгээ татагтай хамааралтай болсон байдаг. Хоёр дахь нь болохоор ерөөсөө дадал зуршил болсон байгаа. Тэгээ дадал зуршлыг өөрчлөх горим дотор яах хэрэгтэй байдаг вэ гэхээр хийдэг юм болохын хооронд орлох нь хамгийн зөв байдаг шүү. Тэгэхээр орл одоо чинь хатуу юм уудаг байсан бол зөв арай нэг жоохон зөөл юм ууж ихэл. За хэрвээ болж ивэл одоо сүүлийн үед цогтруулах ундаагүй хувилбарууд гарч ирж байна. Өөр бол одоо чинь нэг орлох юм жишээ нь энэ байна. Орлох гэхээр заавал уух юм нь орлохоос гадна үйлдэлүүдийг орлож болно. Нэг хүнтэй уулзахаараа уугаад байдаг бол яах вэ? Тэр хүнтэйгээ уулзах орчноо өөрчилж болно. Уух боломжгүй орчин. Уухаараа хийгээд идэг юм өөрчилж болно. Хоёлаа бильярд тоглохороо уугаад байдаг бол магадгүй бильярдаа болчих. Яа тэгэхээр бидний тарих яадаг вэ гэхээр би энийг хийхээр энийг хийн тэгэхээр би юм шагнал авдаг ийм дадлын ийм горим дүрмтэй байдаг. Тэрийгээ даах дуртай байдаг. Тэгэхээр бид нар тэрийг нь болох биш доторх элементүүдийн л өөрчлөх аюул чухал байдаг. Тэгэхээр ийм бас нэг сэтгэл зүйн аргыг ашиглаарай гэж хэлмээр байна. За тэгээ эцэст нь тэгвэл энэ бол амархан биш ээ. Хичнээн үгүйсгэж байгаа ч гэсэн энэ бол миний л хувьдаа бол хийжээс хамгийн хэцүү зүйлүүдийн нэг нь бас. Яагаад гэвэл бид нар маш олон жил програмчлагдсан. Эсийнхаа төвшөнд програмчлагдчихсан. Ийм амар зүйл болцсон байдаг бидний амьдралд. Химийнхаа төвшөнд хамааралтай болцсон, сэтгэл зүйн төвшөнд хамааралтай болцсон, нийгмийнхаа төвшөнд хамааралтай болцсон. Бидний амьдралын чухал сэдвүүд буюу хайр, хүлээн зөвшөөрөгдөх асуудал, хүндэтгэл, амжилт, нөлөө энтергээд энэ томж сэдвүүд бүгдээрээ цогцруулах ундаатай, уялдаатай болцсон, хамааралтай болцсон сэдв байдаг болохоор, зүйл байдаг болохоор энийг өөрчлөнө гэдэг бол амьдралынхаа том сэдвүүд рүү өөртөө ажиллах айгүй том асуудал болдог, айгүй чухал сэдвүүдтэй нүүр тулах асуудал болдог. Тэгэхээр энэ бол амархан ерөөсөө биш. Тийм болохоор нөгөөтгэл бид нэр яриад байдаг өөртөө уучлалтай, жоохон төвчээртэй, урт хугацаагаар ажиллах хэрэгтэй. Ганцаараа хийхэд хэцүү байвал тусалцаагүй. Найзаасаа, эргэн тойрны хүмүүсээс дэмжлэг аав. Мэргэжлийн хүнээс дэмжлэг аав. Сэтгүүлх ундаанаас хамааралтай болчихсон болохоор сэтгэл зүйчтэй уулзах гэдэг бол ерөөсөө буруу зүйл биш.
зарим хүмүүс бүр гүнзгий орцсон байдаг болохоор химийн эмчилгээ авах ерөөсөө буруу биш. Заримдаа бол. Тэгэхээр зүгээр үзэл авах хэрэгтэй. Чадна гэдэгдээ итэг үр дүн гарна хүн болж лээвэл. Тэ. Яп. Тэгээ Монголд бол айгүй олон ядаад байдаг. Тэгээ энэ талаараа хамгийн гол нь эхний ээлжинд хүлээн зөвшөөрөх гэдэг асуудал байгаа тий. Би нэг иймэрхүү юм надад миний амьдрал үнэхээр ингээд садаа болоод байгаа юмнуудын нэг нь би ингээд эрүүл амьдралын хэв маягийг авч явж байгаа. Би өөрөө зорилгынхоо гих мэтчлэн ингээд юмны төлөө явж байхад надаа энэ нэрээ саад болоод байгаа зүйл мөн байж магадгүй юм. Why not to try тий. Би яагаад ингээд туршиж үзэж болохгүй. Хоёрдугаарт яг үнэхэрийн бүр гүнзгий хамааралтай болсон хүмүүсийн хувьд болохоор яг Кокогийн хэлж байгаа зөндөө олон аргууд байгаа. Би тэгээ сая Монголд явчаад ирээд айгүй олон миний хувьд ингээд эргэн тойрны ойрхон байдаг байсан хүмүүсээс бүр нөгөө нэг гипноз гэж юм бэлээ те гих мэтчлэн ингээд тариа тайрдаг юу хийдэг ч гэлээд нөгөө нэг спираль төлөөдөө те тим юм тавиулдаг гэд гих мэтчлэн манай хүмүүсийн хувьд болохоор тэр сонголтоо хийгдээд байгаа нь амар гоё. Эхний ээлжинд өөрөө энэ чинь яг ингээд хүмүүс ингээд би яг ном дээрээ биччихсэн аахгүй. Ингээд хүмүүс эхнээсээ ингээд алкогол хэрглэж байгаа хүнийг болохоор ингээд чи ингээд нөө гавлцсан нөө юм дээр naked mind дээр гардаг шүү дээ. Гав ингээд зүвцэн байгаа ингээд хүнийг ингээд эмчтэр авчирангуудаа эмчээ ингээд энэ хүн чинь ингээд гавлчаад энэ намайг хайрлахгүй намайг одоо надад туслахгүй байгаад байна. Тэгээд энийг одоо яах ёстой вэ гэл. Тэнгүүт нөгөөх нь эмч нь болохоор үгүй тэл түлхүүрийг аваад над гаваал тайлчаач тэл гэж хэлж байгаа байхгүй. Тэнгүүт чинь тэр түлхүүрийг нь олж ингээд тэр гавыг тайлах түлхүүр нь асар олон ингээд төрөл байдаг. Тэгээд ялангуяа алкоголийн хувьд болохоор бид нар зөвхөн өөрөөсөө хамааралтайгаар биш нийгмээс ингэж хамааралтайгаар энэ хамааралт тий энэ одоо донтолтонд орж байгаа болохоор тэр хүнийг буруутгахаас гадна тэр хүнд яаж туслах вэ гэдэг эргэн тойрных нь бүх хүмүүсийн бас нэг анхаарах ёстой ингээд нэг сонсож ойлгож энэ хүн чинь нэрнгээсээ ингээд үхсээд байгаа хэрнээ чадахгүй байгаа дэжтэй гэдэг тэр дэмжлэг амар хэрэгтэй ялангуяа найз нөхөд гэр бүл те эцэг эхийнх нь хувьд тэгэхээр энэ хүнийг ингээд нэг өөрөө дуртаадаа ингээд яваад байгаа шүү дээ гав зүүчээд төлхөөрөө олж чадахгүй байгаа хүн гэдгээс өнцгөөс нь ингээд харж тусалж дэмжих хэрэгтэй шүү гэдгийг бас нэг хэлмээр байна. Яг саяных нэг өөртөө хэлэх тий. Би ин хамааралтай болсон чинь угаасаа олон зүйлээс л байсан шүү дээ. Хүлээн зөвшөөрөгдөх, ичгүй байх, эмхтэй хүнтэй болцоонд гарах тоолно би эхлээд юм ууж ижил ярьж чаддаг байсан шүү дээ. Тэгээд тэр чи өөртөө итгэлгүй байдал, өөрийгөө хайрлахгүй байдал энэ төр янз янзтай холбоотой. Тэгэхээр тэгж хэлээ таних хэрэгтэй. Alright. За ингээ өнөөдрийнхөө согтууруулах ундааны сэдвийг ингээ дуусгах уу? За тэгээд энэ сэдв таалагдсан гарч явах уу? Нэр гарч бай. Энэ сэдв таалагдсан бол бичээрэй комент хэсэгт нь. Тэгээд энэ талаар ярив. За тэгээд энэ согтууруулах ундааны өөрчлөлтийн програм жижиг хатгалгаануудыг бид нэр ап дээр бас хийн. Одоо болохоор манай ап маань шимт хичээл дээр явж байгаа. Нойр бас буцаад эхэлсэн байгаа шүү. Тун утгагүй мацаг дахиж эхэлнэ. За бас нэг гоё юм хэлгээд өнгөрсөн подкаст дээр ч гэсэн хэлсэн. Энэ мэтийн юм эрүүл өөртөө эрэхтэй сонголт хийсний чинь төлөө манай ап шагнадаг байгаа шүү. Өөртөө эрэхтэй эрүүл сонголтыг хийсэнгээ шагнуулж яага боддоо таа. Тийм гоё зүйлийг бид нэр хийгээ хэлсэн. Одоо мэдлэр чаленж байдлаар явж байгаа. Тун утгагүй хоёр дахь хувилбар дээр энэ өшөө байнгын механизмуудаар хийгдэх болно. Тэгэхээр апа датаг бол happy messy men орж татаарай. За тэгээд иймэрхүү зүйлийн тухай бас апас гадна текстээр уншия. Би тэр подкастаас гадна гэх юм бол happy messy life орж уншаарай. Үрмэнэ. Баярлалаа бүгдэнд нь тэгээд өөртөө ахаал нөгөө хэлдэг юм аа. Өөртөө инэрэнгүү, төвчээртэй, тууштай тэгээд алдаа оноотой ч гэсэндээ ингээд буруу зүйл хийжтэй өмнө алдчихсэн гэдэг өөрийгөө зөвхөн буруу шаагаад авах биш. Тэрэн дээр өөрийгөө уучлаад тэгээд дараачи уучлж ижил бид нар дараачийнхаа алхмуудаа ерөнхийдөө хийх биднэрт тэнхээ гарч ирдэг байгаа. Тэгэхээр өөрийгөө хайрлаж, өөртөө инэрэнгүү хандаж, өөрийгөө уучлж, өөртөө ингээд төвчээртэй хандарэ гэж та бүхэндээ бүгдэнд нь хүсье. Тийм л энэ да. Хай яциг хөрхөн. Okay, bye. Bye. Яна хөрх юм бэ? Хайр ба. Хайр.